За өдрийн мэнд ажилдаа гарыг. Нэгд өдрийн өдөр болж байна. Ачаагаа авцсан байгаа. Одоо эндээс нэг цаг яваад нөгөө төмөр юм тавцсангууд байдаг шүү дээ. Тийм авах юм байлаа. Тэгээд 660 орчим майл яваа. Гайгүй үнэлгээтэй авсан 2000-аар авсан. Тэгээд 7 хоногийн өмчлөлтөд юм хамт байгаарай. Лайк дараарай, subscribe хийгээрэй. Баярлалаа. За өрөөд ирлээ. Айгу олон тарагт төлөж шүү. Тэгээд 1 2 3 4 тэр доторх хаад 2 байна. Ачаагаа аваад явах майл нь 600 гаруй майл гэдэг чинь 10 11 цаг орчим явах юм. Гэтэ маргааш өгөх цаг нь болохоор өдөр 2 хүртэл юм байлаа. Өглөө 7-оос. Тэгэхээр гайгүй л дээ. Маргаашийнхаа ачааг авцсан байгаас тэр нь 300 орчим байл. Тэгэхээр ер нь бол гайгүй. Бисаа гэрээсээ гарахдаа бас баахан юмнуудаа марччихжээ. Уг нь хөлдөө мах аваа гарчдаг гэсэн мах аваагүй байна. Хайруулын тавгаа мартчих. Гэтэ яг орлуулах юмнууд байгаа л та. Тэгэл энэ 7 хоног тэрүүгээр аргалаа л явъя. Одоо яшээ ор чек нэгэт ямарч байсан. Тэгэхээр заавал малгайгаа өмсөх хэрэгтэй юм байна. Малгайгаа өмсчихэд чек нэ. Яг ийм тавцсан 10 жишээ гэх юм байна. Тэгээ миний өмнө 4 трак хүлээж би 5 трак гэх юм байна. Одоо яг эдгээр шиг ороод тэгээ ачуулна гэсэн. За энэ гарахаар би орноо. Эднэр л юм шиг байна да. 10 шиг гэсэн. Тэгээ жолооч нь заавал энэ шар зураас дотор хүлээх хэрэгтэй юм байна. Таракнасаа гараад. Эхлэхээс өмнө офис руу очиж шалгуулах хэрэгтэй. Гиндэ. Тэг яг мөн болвол эхлээд тэг явах юм байна. Маргааш ачааны маань мэдээлэл сая шинжлэгдэж орж ирлээ. 12-оос 1-ийн хооронд очиж авах юм байна. Тэгээд тэрийг хүргэж өгөх цаг нь дараагийн өдөр 3 дахь өдрийн гэсэн үг. Өглөө 8 цагаас юм байна. Тэгэхээр би маргааш хүргэж өгөх газраас маань 1 цаг 30 минут, 2 цагийн зайтай гэж үзэхээр 12-оос гэхээр 10 гэхэд ачаагаа дууссан байх хэрэгтэй. Тэгэхээр би энэ ачаагаа нэг за 2 цагийн запастай гэхэд 8 гээд өглөө очих хэрэгтэй болж таарч байна да. За өглөөний мэнд тэнд харагдж байгаа хаалгаар ороод өгнө. Гэтэ дотор зай багтаа юм байна. Зай багтаа учраас нөгөө хойтлын хаалгыг нь онгойлгоч дуртай юм уу?
Энийг трак зогсож байна да. Энийг хөдлөхөөр энэний оронд очиж зогсох юм бэл. Уг нь энийг дуусгаар нь ийшээ ухрна гэж хэлжсэн. Шууд намайг зам дээр очичлаа. Одоо энэ очиж байгаа. Энэ нэг машин. За тийм машин л юм да. Энэ нэг урт юм уу. Тэгэл болоо юм байна. Цөөхөн юм бичих юм байна. Энийг нэг страпаар дарж байгаа байхгүй. Тэгээд арай жоохон шус харагдаад харин нэг шүд гүйлгцэн чинь нөгөөр жоохон нугасчлаа. Гэтэ энэ төмөр шүүгэн чинь гайгүй байл. Эндээс нэг цогцол буцаагаад яачих гэсэн. Уг нь энэ доогуур нь страп явуулж болох л байсан юм шиг байна. Гэтэ энэ одоо энэ төмөр нь ийм юмар бэлтгэсэн байгаа байхгүй нийтлэлтэйгээ. Тэгээ бинд нь итгэсэнгүүтээ энэ тасруултайгаар дээрээс нь шууд унаадаг гэж бодоод нөгөөр нь явчихсан. Гайгүй л хэрэгтэй. За дараагийн асуудал зүйтэй. Энэ жоохон хэврэг гэдэг юм шиг байна. Тэгэхээр энэ дээгүүр нь страп явуулж болохгүй юм шиг гэж бодож байна. Хүмүүсээс нь асууж мэдэхгүй л гэж байна. Тэгэхээр би энэгээр нь ингэж явуулчих. За энийг ч яах вэ? Дундуур нь оруулаад энийг мод болчих юм шүү. Сайн ингэж болчихтой. Бас л эвгүй шүү. Энэ ингээ хөдөлж байгааг харж байна. Ганцхан шүд явуулчих юм бол. Сул байна. Тэгвэл энэгээр нь шавлаад үзье л да. Ингээл гайгүй чангалчлаа. Тэр гайгүй. Одоо нөгөө талээ энэ хоёрыг бас шангалал боллоо. Бид нар бүгдээрээ тэнд нэг том хэмжээтэй юмыг оруулах гад. Бүгдээрээ тийш анхаарлаа хандуулсан. Тоож байгаа юм алгуу. Хамаг юм хийгээд дууссан чи ахаад нэг юм хэрэгтэй буцаад онгоолооч гэж. Сэтгэл атчихгүй байсан. Уурлаад тахгүй. Энэ дундруул оруулчмаар байна. 2 страп дундуур. За ингээ авчих гайгүй хаа. Жохон нугларч та. Инкээс аргагүй л дээ ч одоо. Сул яачих юм бол наашаага унж ирээд миний тарпыг ураа хийчих магадгүй.
Энэ улаан страпын тайлж байгаа жоохон баруун тишний явуулаа, урагшны явуулаад энэ урдуур нь дахиад нэг страп явуулаад ингээд ачилаа. Улаан страпыг явуулахдаа бас наашаага унахаас сэргийлээд нэг гişэгээ тавьчихлаа. За яви тэгэд энд байгаа нэг залуу байна. Тэр нь маргааш өглөө бидний ачааг буулгах юм гинэ. Эндээс нэг тийм автоматжуулсан иймэрхүү төхөөрөмжүүдийг салгаал зөөж байгаа юм байна. Нийтдээ 7 трак байгаа гин. 7-оос 9-ийн хооронд буулгах юм байна. Тэгэхээр чадвал хамгийн түрүүнд нь очиод буулгуулчих маань. Тэгэхгүй бол 7 тараг буулгана гэх юм бол сүүлд нь очих юм бол баг өдөр мөдө 12 хүртэл дуусахгүй байна. За ингээд яваа. Нэг гараараа уцаа орж байгаа, нөгөө гараараа ухарсан. Амьсгаа төгжээж байгаа сандраад шүү дээ. За орчныг 0 болё доо. Дараагийн ачаага авцсан байна. 600 майл. 1100-аар авлаа. Өдөртөө молтдгоо. Өөр 800 майл явах уу? 860 майл явах уу? Явахгүй л гэлээ. Тэгээд нэг улс төр чинь нэг юм заавал нэгэн доон гараад план одоо хаус үсгээр заавал хоорондоо эсвэлцэн. Одоо өнөөдөр ч гэсэндээ бид нар улс Чаг ачуулж байгаа явц та. Надаа үгүй юм байна. Тэгвэл чи чадахгүй. Харакан дотроо сууж байгаа.
Шүү сайхан зогсоолтой газар байна. Зогсоолтой газар юм ч байх. Энд ч уус зогсох болохгүй л дээ. Гэхдээ том талбай авахаар нь ороод ирлээ. Ачиж байгаа өгөө дууссан. Дараагийн ачигаа хүлээж байна. Элиноро буцъя гэд хэлсэн байгаа. Энд нэг юм хоол зардаг газар байна. Эндээс хоол авчихэд да. Гэрээсээ авчирсан юмнуудаа ерөөд нь идээд дуусгасан. Би нөгөө хоолнысаа байхгүй мах аваагүй байсан гэд хэлсэн шүү дээ. Тэгээд нэг жижиг сажиг юмнууд байсан. Тэднэрийгээ идээд дуусгасан. Эндээс хоол авчиднаа. Энэ гадаа идчих газар алгаа. Тэр тентэг сандалууд шүү дээ. За тарах руу орж байгаа л төө. За тоосгоо авъя да. Энэ нэг шар сайны урд ч тулаа зогсох юм байна л да. Нара MJ гэсэн дараа байна. Монгол болов уу гэж байна. За ачаага очиулууд дууссан. Тэгээд орсон газараараа буцаад гарна гинэ. Чигээр хоошоо гарах юм байна. Хоошоо ухрахаар жоохон эвгүй байгаад гэдэг. Тэгээд энэ зайд ирэх гэж үзье гэж бодож байна. Чадах болоо яг бол. Бараг 1 градус юм шиг. За. За энэ газараас ачаа авах юм байна л та. Тэгээд ухарч орох юм уу? Урагшаа хамраараа орох юм уу сайн мэдэхгүй байна. Түрүүлж очиод асуугаадах юм. Жон хөдөлгөөнтэй их хөдөлгөөнтэй зам дээр тарака тавьчлаа. Цагдаа өрөөд ирлийг торгохоор байна. Тэгэл сорч асуугаадах. Эндээс ч айгүй хөнгө ачаа биш 8-9 мянган паунд л ч. Молт гэсэн. Молт гэдэг нь яг юу юм бол та? За ухарна гинэ. Тэр нь ч бараг зүг болох. Хамраараа ороод ирэх юм бол энэ чинь ирэх газар байхгүй мэн. Цаа талд нэг юм уулзуур байна. Тийшээ хамраа хийж чагаад ухарцсан да. Нэлээ хөдөлгөөнтэй уулзуур байна гэж хэлсэн. Ширлэл аваар асааж байгаа ширлэл хамаг зам хааж байгаа л ялсах юм да. За модо бэлтэ тавьчлаа. Ерөөсөө хааш хаашаага 4 фитийн урттай.
нэг дөрвөлжин юм байгаа юм байна. Тэгээ модон дээр тавиал тэгэл болоо. Одоо тэнд бэлдчих шиг байна да. Юу ч харагдахгүй. Энэ л биш. Тэгээ тэр нэг 5-6 мянган паунд. Оо, ингээл болоо. Ямар амархаач вэ гэж. За ярдан дээр ирлээ. Ингээд бэлтгэхэд дуусгая. 7 хоногийн бэлтгэдэг хамт байсан хүмүүстээ баярлалаа. Бүтэн сая өдрийн орой ажилдаа гарна. Нэг 4 цаг орчмын ажил байгаа. Явах газар байгаа. Тэгээ дараа 7 хоногийн бэлтгэхээр уулзтлаа түр баяртай. Лайк дараарай. Subscribe хийгээрэй. За түр бай.